Усан жамц гишүүнтэйстэй санал бүрэн нийлж байна. Яг баг хэлчихсэн шахам үгийг хэлжлээ. Тэгээд төсвийн орлогын бараг 95-6% нь татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг. Нэгсэндээ бид нар хүмүүсээс баахан мөнгө татаад тэрийг ер нь юунд зарцуулаад байгаа юм бэ гэдгийг өнөөдөр хилцэж байгаа ийм үе явж байна. Тэгэхээр хүний юмар хүүдэнсэн эсхийг л нэгсэндээ бид нар өнөөдөр иргэдтэй эргэж тайлагнах ёстой. Гэтэл манай улсын хурлын гишүүд минь бас байхгүй байна. Энэ бол хамгийн нөгөө төсөв хилцгээсээ илүү гүйцэтгэл хилцэх нь хамгийн чухал гэж үздэг гэж би бас түрүүч удаа ярьж исэн. Тэгэхээр маш харамсалтай байна. Ягаад тэгэхээр энэ их мөнгийг одоо 2021 онд 15.6 их найд, 22 онд 18.1 их найд, 23 онд 22.5 их найд, тэгснээ 24 онд шууд 30.3 их найд. 7 их найдаар нэмэгдсэн. Энэ яг нөгөө сонгуулийн жил гээд бас сонгуулийн санал худалдаа авалтад төрийн хүч нөөцийг бас зарцуулж байгаа ийм хэлбэрийн нэг илэрхийлэлтэй. Тэгснэ 25 онд 35.8 их найд болгож ирснийг тэмцчээж 33 болгосон. Ингээд сүүлийн 4 жил буюу ерөнхий сайд оюун эрдэнэ үед нийт 120 их найд төгрөг зарцуулсан байна. За энэний бараг 95-96% нь татвар төлөгчдийн махаа идэж өстой хуухаа майжиж төлсөн мөнгө. Тэгээ энэ их мөнгөний үр дүн яг юу болсон бэ? Салбараар бид нар юу ярих ёстой юм биш үү? За, уул уурхайн салбар юу болов? Ямар амжилт дэвшил гарав? Хөдөө аж ахуйн салбар яав? Боловсролын салбарт ийм их мөнгө зарсны үр дүнд ямар үр дүн гарав? Юу болов? За, авилгатай тэмцэх энэ одоо салбарт хэдэн төгрөг зарцуулсан? Ямар үр дүн гарав гэд. Ингээд ч жинхэнэ шалгаад ууг нь ярилцах хэрэгтэй санагдах юм. Тэгэхгүй бол эн чинь бид нар татвар төлөгчдийн мөнгөөр зүгээр жаалж байгаа юм шиг болж хувирж шít. Эргээ тайлагнал байхгүй. Тэгэхээр эндээ маш их ач холбогдол өгж бүр хэдэн өдрөөр хилэлцэж ер нь бол цаашид бид нар яг одоо олон нийтээр бас хилцүүлэх хэрэгтэй юм билээ. Олон нийтэд энийгээ тавиад тодорхой хугацаа өгөөд хилцүүлэхгүй болвол нөгөө татвар төлөгчд нь ч гэсэн өгсөн мөнгөнийхөө араас явдагчгүй нөгөө зарцуулсан этгээдүүд нь ч гэсэн тайлагнадгүй нэг ингээд. За эндээс би нэг хоёр асуулт асуучих. За энэ санхүүгийн нэгтгэсэн засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд жишээлбэл 23 онд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 13.7 их найд төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгөн гүйлгээний тайлан. Гэтэл 24 онд 34.3 их найд. Ч одоо бараг 2.5 дахин их юм уу? Асар их хэмжээгээр нэмэгдсэн байгаа байхгүй. Энэ яг ямар учиртай юм бэ? Яагаад 13 За 1 минут нэмж өгье. Байна уу? Ингээд 34.3 их найд болчихоо. Энийг маш сайн ингээд яг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Хинээр ямар ажил гүйцэтгүүлж вэ? Яагаад ийм их эрс 2 дахин нэмэгдэж вэ? За дээрс нь дахиад татвар төлөгчдийн мөнгө л гэж яваад байгаа шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг ингээд бас өөрн таран хийдэг юм уу? Яадгийн ингээд авлага үүссэн. Жишээлбэл энэ тайланд дахиад 6.4 их найдын авлага байсан байгаа юм. 23 онд. Гэтэл эн чинь зүйн бол авлагаа барагдуулаад энэ тоо чинь багасах статал бүр нэмэгдсэн 6.8 их найдын авлага. Энэ үр авлагынхаа араас явдгүй юм уу? Энэ авлагаа барагдуулах ажлыг ер нь яаж хийвэ? Ямар үр дүнд хүрвэ? Яагаад хасагдах биш авлага чинь улам нэмэгдээд байна вэ? За тэгээ өмнө нь бол миний санджаар 23 оны гүйцэтгэлийг хийхэд 73 их тэрбум төгрөгийг хэрэггүй бараа хугацаанд дууссан бараанд зарцуул. За сангийн яамнаас санжаад орд дарга хариултах уу? За 4-р энэ дэр. За сангийн яамд төсвийн бодлого төлтийн газрын дарга санжаад орж за 2 гишүүн асуулт хариулъя. За гишүүний тавьж байгаа саналтай бол би 100 санал нэг байгаа. За яг энэ агуулгаар бол бид нар нэгдүгээрт бол мөнгөн хөрөнгийг зөв буруу зарцуулсан асуудал нэг асуудал байгаа. Тухайн зориулт нь зөв гарсан уу гэдэг асуудал. Гэтэл нөгөө талдаа ямар үр дүн төрсөн бэ гэдэг асуудал бол өөрөө хамаагүй энэсээ бол том асуудал. Тэгэхдээ энэ хоёрыг зэрэг бид нар ярьж явах хэрэгтэй болчиход байгаа. Одоо юу гэдэг хүүхдийн мөнгөнд тэдэн төгрөг зарцуулсан гэ нийт өнгөл яриад байгаа боловч энэ маань өөрөө өрхийн орлогод яаж нөлөөлсөн юм бэ?
гэмт хэргийн зөрчил дээр одоо яаж нөлөөлсөн юм бэ? Хүүхдийн боловсролд яаж нөлөөлсөн юм бэ гэдэг үр дүнгийн давхар ярьж явах хэрэгтэй болчихлоо. Гэтэл энэ маань өөрөө орж ирэхгүй болчиход байгаа учраас бид нар бол зөвхөн мөнгө хөрөнгөн дээр эргэлдэж ярьж байгаа ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол засгийн газрын зүгээс бол бид үндэсний аудитын газартайгаа бол хамтраад бол өөрчлөлтүүд бол хичээж байгаа. За хэд хэдэн байгууллага дээр бол үндэсний аудитын газраас бол манахаас одоо хамтарсан сургалтууд бол өнгөрсөн 2 жилийн үед хийсэн. За тэгээд нэг 4 яам дээр 5 яам дээр бид нар энэ аргыг бас хэрэглэх гээд үзэж байгаа. Гэхдээ бол бас тийм нааштай одоо үр дүн бол хараахан бол одоогийн байдлаар бол үзүүлж чадаагүй наа. За ирэх жилийн төсвөр бас энэгээ хийгээ явна. За сая бол бид бас энэ төсвийн тодголтой хамт бол улсын хурлаас засгийн газар чиглэл өгөх тогтоолын төсөл бол өргөн барьсан байгаа. Тэр тогтоол дээр бол яг энэ үр дүнгийн гүйцэтгэлтэй хамт нэг одоо парт болгож одоо төсвийн эрхлэн зарчны өөрөө тайлбарладаг байх ийм одоо агуулга бол орж ирсэн байгаа. За хоёрдугаар асуудал дээр болохоор аудитын хийсэн мөнгөн гүйлгээний тайлан бол өөрөө та ингээд нөө дээдлийн харах юм бол энэ засгийн газрын нэгдсэн тайлан учраас өөрөө энэ бол төсвийн эрхлэгч захирагч болгон хариулал уулна их зүгээр байгаа даа. Яг улсын төсөв дээрээс бол зарцуулж байгаа нь бол 2024 оны хувьд бол бусдаар гүйцэтгэлс ажил үйлчлэгийн төлбөр орамж бол 1.80 батлагдсан байгаа даа. Тэрний өмнөхчлөлт 1.5 их найд ингээд батлагдаад явж байсан байгаа даа. Тэр хэсэг нь бол одоо төсөв дээрээс бол ингээд явчихж байгаа. Бусад хэсэг нь бол өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниуд, уул уурхайн компаниуд гэдэг төрөний таны хэлжсэн бас учраас салбарууд нь өөрсдөө бас хариулах зүйтэй болоо гэж бодож. 3 дахь асуудал бол үр авлагын хэмжээ бол одоо жилээс жилд бол асар ихээр бол нэмэгдэж байгаа нь үнэ. За энэ асуудал дээр бол хуулиараа бол үр авлага аль алийг үүсгэж болохгүй гэсэн байгаа. Тухайн жилийн батлагдсан төсөвтөө тухайн жилийн тавьсан зорилттой нийцүүлж тухайн одоо тэр төрийн байгууллага, төсвийн байгууллага ажиллах ёстой гэж байгаа бол чи энэ өөрөө алдагдаад байгаа. За нэг талдаа бол энэ дээр бол санкци асуудлыг бол бид бас сангийн яамны зүгээс бол одоо засгийн газрын зүгээс бол оруулж ирсэн байгаа. Нөгөө талдаа бол санкциас гадна бид нар нэг зүйл бол асар ихээр дутагдж байгаа нь бол энэ заан зөвлөх энэ одоо хэсэг бол бас дутагдж байна гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл манайх сангийн яам дээр уул нь бол дотоод аудитын нэгж бол ажиллаж байгаа. Гэхдээ энийг бид нар илүү одоо өргөн хүрээнд ажиллах аудитын байгууллага бол зөвхөн одоо хагас жил бүтэн жилийн гүйцэтгэлийн тайлан дээр ажилладаг бол наан нь эрсдлээс сэргийлэх энэ ажил дээр нь бол хяналт авах асуудлыг бол салбар яамдууд бас илүү хүчтэй хийж ажиллаж ийж энэ асуудлаас бол бид нар гарах юм байна. Зөвхөн санкцаар одоо тавиад одоо санкцтай болоод орхихгүйгээр ингэж ажиллах боломжтой байна гэж харж байна. Баярлалаа.